2 жилийн өмнө энийг шудраг усын хонгил үүсчихжээ гэдгийг би хэлж ирсэн. Энийг гол үүсгэсэн хүн бол Элбэг Дорж. Энэ хүн бас ганцаараа үүсгээгүй байдгийг одоогийн их хурлын дарга энэ инх бол хоёр хамтран энэ хонгилыг үүсгэсэн. Шудраг усын хонгилыг үүсгэсэн. За Элбэг Дорж ерөнхийлөгч яаж үүсгэсэн бэ гэхээр авилгатай тэмцэх газрын дэд даргаыг улсын хурлд оруулж томилуулдаг ийм эрх мэдэлтэй байсан. Эндээс цаашаа прокурор хэргийг хяндаг. Эндээс цаашаа шүүх ажилдаг. Тэгэхээр энэ бүгдээрнгийнхэн дарга нарыг энэ хүн үндсэндээ мэддэг учраас хонгил үүсэж байгаа. Хэрвээ энэ анхны шатан дээр ямар нэгэн хүн дээр хэрэгэл үүсэх юм бол шууд хонгилынх нь прокурор нь тэрнийг нь дэмжээл тэгээд цаашаага шүүх рүүгээ шидээл тэгээд тэр хүн бол гарцаа байхгүй шоронд хоригдох ял авах ийм хонгилын системийг энэ хүн бол бий болгосон. Энэ байгууллагын удирдлагууд энэ томилсон хүнийхээ үгийг л биелүүлдэг ийм л тогтцоод байна. Яагаад энд миягомбийн хурдд хүн энд ороод байгаа юм бэ гэж. Ерөнхийдөө томилгоо хийдэг. Томилгоо хийхдээ дандаа инх хурлын хамгийн ойр дотны хүмүүсийн хүнд тавьдаг. Энд жишээлх юм бол Гамбууд гэж хүн байсан. Хурц гэж хүн байсан. Орлогч нь дараа нь бол одоо инх жаргал гэдэг хүн болсон. Тэгэхээр энэ тавигдаад байгаа хүмүүс бол дандаа миягомбийн инх хурд буюу тэр үед одоо Монгол Ардын намын даргын ойр тойрны хүмүүсийг тавьдаг. Энэ бүлэглэлийн хумс хууль гэнэлтийн байгууллагад хүнээр дамжиж дэндүү гүнзгий шигдсэн байна. Маш хүнд хэлбэрээр шигдсэн байна. Монголд энэ бүлэглэлийг дагсан хууль гэнэлтийн оролцоод ийм мафиозын структур бэхжээд бийжээд хөгжлийнхээ дээд цэгт хүрсэн байна. Дээд шүүхийн захиргааны тэнгисийн тэргуун шүүгч Батцуур гэж хүн бий. Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлцээний дараагаар 8 оноос хойш ажиллаж байгаад шүүхт ороод захиргааны шүүхт ороод 2 жил болсны дараа танхимын тэргуун болсон. Одоо захиргааны шүүхтэр энэ маргаан явагдаж байна. Төрийн өмчийн хороонд ажиллаж байгаад шүүгч болсон нэг эмэгтэй тэнд бас байна. Тэр эмэгтэй энэ хөтөлтэй холбогдлолтой асуудал, хар төмөрлөгийн үйлдвэртэй холбогдлолтой асуудлаар энэ бүлэглэлд ашигтай шийдвэр гаргах үед төрийн өмчийн хорооны хамгийн газрын дарга байсан хүүхэн байна. Тэр эмэгтэй энэ засгийн газрын шийдвэрийг төтгөлзүүлэх арга хэмжээ авчихад одоо хаашаач хөдөлгөөнгүй суулгаж байна. Төрийн өмчийн хороонд байхдаа энэ шийдвэрүүдийг гаргаж ясан энэ бүлэглэлийн төлөөллийн хүн гэдгийг баримттай хууль зүйн тэргуун дэд сайдвараа шүүхтэр ярихлаа тэр чинь хамаагүй гэж гიშгээд шийдвэр гаргаж сууж байна. Аль 2005 онд үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гараад засгийн газрын их хурлын шийдвэрийг захиргааны шүүх хинэн хэлцэхгүй гэсэн шийдвэр гаргаад тэр хүчинтэй болсон. Үндсэн хуулийн цэцгийн гарсан шийдвэр бол үндсэн хуультайгаа ижил хууль зүйн баримт бичих байдаг. Монголын шүүх өнөөдөр үндсэн хуулийн цэцгийн энэ шийдвэрийг дэвслээд маргаан үүсгээд явж байна. Энэ бүлэглэл энэ төрийн өмчийг сааж хулгайлдаг хүмүүсийн асуудлыг шалгуулах гэж хууль гэнэлтийн байгууллага хэдэн орлогыг замаас нь хяндаг байгууллага нь хаагаад хөдөлгөхгүй байна. Үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гарсны дараа захиргааны шүүх дахиж хуралдаад энэ асуудлыг ингээл төгжээл байж байдал юм байна. Ер нь бол энэ 49% худалдаж авах ажиллагааны санхүүгийн нэг хүйсвэрийг бүрдүүлэх ажиллагаа 2015 оноос хойш эрчимтэй явагдсан шүү дээ. 500 сая долларын баталгаа гаргаж өгсөн. Дарх байсан төмөр замыг худалдаж авах гэж 140 тэрбум төгрөг гаргаж өгсөн. Энэ бүлэглэл Монгол банкнд хумсаа шургуулсан. 300 тэрбум төгрөгийн зээл хууль бусаар өгсөн. Энэ бүлэглэл төлөөнийхөө хүмүүсийг хөгжлийн банкны туузын дарга удирдах албан тушаал тавиад хөгжлийн банкнд байсан бондын мөнгийг энэ хөтөл дархан руу сааж гаргасан.
Ингэж санхүүгийн нэг усрыг бэлтгэж өгсөн. Энийг эрүүгийн журмаар туйлын нуцтай шаарлах ёстой юм байна. Энэ ажиллагааг хийхэд туйлын хүндрэлтэй байна гэдгийг би их хурл танилцуулах нь зүйтэй гэж бодож байна. Одоо тэр захиргааны шүүгтэр энэ бүх хөдлөө дахиж хийх гэж сууж 2-3 хоногийн өмнө үндсэн хуулийн юм дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулсан. Ямар бичиг явуулсан гэхээр 2005 онд үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргасан шүү. Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх хянахгүй шүү. Энэ хууль бус үйл ажиллагаагаа анхаарал тавьж талсан зогсоовол яасан бэ гэсэн бичиг явуулсан.